Хүн төрөлхтний хамгийн агуу нээлт нь юу вэ? Галуу, мөнгөний систем үү? Эдгээр агуу нээлтүүдээс дутхгүй шинэ нээлтийн үед амьдарч байгаагаа та мэдэгдгүй. Энэ нээлт бол транзистор юм. Транзисторыг 1947 онд зохион бүтээснээр орчин үеийн бүх технологийн суурь тавигдсан юм. Электроникийн инженер болсноор та агуу нээлтийн нэг хэсэг болох боломжтой. Шинжлэх ухааны суурь мэдлэгтэй, хөрвөх чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, харилцааны болон интерференер чадвартай, электроникийн төхөөрөмж болон системийг сэдэх, зохион бүтээх, хэрэгжүүлэх, хэрэглээд нэвтрүүлэх чадвартай олон улсад хөдөөж зөвшөөрөгдсөн мэргэжилтэн бэлтгэх зорилготой хөтөлбөр юм. За электроникийн мэргэжлийг сонгож суралцсан оюутнууд маань электроникийн хичээлээ үзээс гадна робот хөгжүүлэлт, робоконы төвцөнд бол оролцдог. Ингэснээр робот хөгжүүлэлтийн бие системийг хөгжүүлэлтээр мэргэшиж цаашлаад бас үйлдвэрлэлийн автоматжуулалт, үйлдвэрлэлийн процессыг автоматжуулах үйл явцыг бол гадна гүйцэтгэдэг байгаа. Тэгэхээр электроникийн инженер хүн бол электроникийн салбараас гадна бусад салбаруудын асуудлыг шийдвэрлэж өгдөг. Бусад үйлдвэрлэлийн процессыг автоматжуулах үйл явцыг бол сайжруулдаг. Ингэснээр бол электроникийн инженер бол бусад салбартай хамтарч тухайн салбарын асуудлыг хардверийн түвшинд, удирдлагын түвшинд бол шийдвэрлэдэг байна. Цаашдаа бас Монгол улсад электроникийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд олон электроникийн инженерүүд хэрэгтэй болно. Тийм учраас хүүхд залуучууд та бүхэн электроникийн инженер мэргэжлийг сонгон суралцаарай. Электроникийн инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцж төгссөнөөр та математик, байгаль, техникийн ухааны мэдлэгээ хэрэглэх, инженерийн оновчтой шийдлийг томьёолон гаргах, туршилт явуулах, гарсан үр дүнд шинжилгээ хийх, салбар дундын бүрэлдэхүүн бүхий багт ажиллах, нийгэм ба глобал орчиндох техникийн дэвшлийг ойлгон мэдлэгээ өргөжүүлэх, төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх, инженерийн шийдлийг хэрэгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх. Оюутнууд дараах лабораторид практик дадлага хийх боломжтой. Тогтмол болон хувьсах тохионы үүсгүр, осциллоскоп бүхий электроникийн лаборатори, тоон электроникийн лаборатори, цахилгаан соронзонгийн лаборатори, сүүлийн үеийн туршилтын хавтан бүхий микроэлектроникийн лаборатори, embedded систем, удирдлагын системийн лаборатори, 3D принтер, автомат робот бүхий инженерийн урлан та бүхнийг хүлээж байна. Италийн Трентогийн их сургуультай хамтарсан 3 дээр нэмэх нэг хөтөлбөр оюутнууд дараах уралдаан тэмцээнд оролцох боломжтой. ABU Robocon олон улсын роботын тэмцээн, Kansat үндэсний хиймэл дагуулын тэмцээн, электроникийн улсын олимпиад, автомат роботын тэмцээн. Автоматжуулалтын инженер, барилгын автоматжуулалт, үйлдвэрийн автоматжуулалт, роботикс, моторын удирдлага, сансрын технологи, биоэлектроник.